байна уу? Асуулт юусгээд? Харж байна. За. Сайн байна уу? Моника гэгчд энэ өдрийн мэндийг хүргье. Бизнес эхлүүлэхэд хүн болгонд хөрөнгө оруулалт хөрөнгө мөнгөний асуудал үүсдэг. Үүнтэй холбоотой л асуудал байна. Би хувийн бизнесээ эхлүүлэх гэж надад хангалттай хөрөнгө мөнгө байдаггүй. Тиймээс би хөрөнгө оруулагчтай хамтарч мөнгийг нь авч ажлаа эхлүүлээ гэж бодъё. Хөрөнгө оруулагч нь бэлэн гэж бодчих тийм гэж байна. Тэгэхээр би өөрөө гүйцэтгэл ажлаа бүгдийг нь ханаа боловсон хүчнээ бэлдэх, маркетингаа хийх, үйл ажиллагаагаа ашигтай явуулах гэх мэт. Энэ тохиолдолд ашгаа яаж хуваах вэ? Хөрөнгө оруулагчтай хамтарсан дээр байдгүй гэсэн асуулт байна. Гоё асуулт байгааз. За. Тэгэхээр би нэгдүгürt юу гэж хэлэх гээд бизнесийн чинь хөрөнгө төлөвлөгөө бэлэн үү гэж асуумаар байгаа. Хамгийн гол нь бидний хөрөнгө оруулалт мөнгөнд санаа зовхтой гэж хамгийн гол нь бизнесийн төлөвлөгөө маань бэлэн байгаа юу? Ямар өсөлтийн диаграм нь ямар харагдаж байна те? Хөрөнгө оруулах хэмжээний мөнгө нь яг хэд байгаа юм бэ гэдгийг тодорхой мэдэх хэрэгтэй байна. Стратеги маань амьд хүчтэй болвол хөрөнгө оруулагчаас баг мөнгө шаардахгүйгээр өөрсдөөсөө тодорхой нөөц болцоогоо зөв ашиглаад гаргаж ирж болно. Тэгээд хөрөнгө оруулагчаасаа та ямар дэмжлэг яг амаар бид нэр хөрөнгө оруулагчийн одоо жишээлбэл мөнгнөөс гадна хөрөнгө оруулагч одоо ямар нэгэн туршлагатай ч юм уу ямар нэгэн бизнесийн хувьд joint venture ч гэдэг юм уу хамтран ажиллах ямар нэгэн үн цэнтэй ажиллагаа оруулж ирж байвал аюул зүгээр шүү дээ тийм зөвхөн мөнгнөөс гадна зөвлөгөө авах юм уу эсвэл бизнесийн аль нэг одоо гүйцэтгэх зохицуулах ажил хийх юм уу тийм тэр чиглэлээр нь бид нар асууж мэдж авах хэрэгтэй байгаа байхгүй. Бид нар би яг хөрөнгө оруулагчаасаа ямар хэсгээс нь тусалцаа авмаар байна. Хэрвээ тэр хүн чинь бэлэн байгаа бол энэ хүн надад ямар хэсгээс нь одоо тусалцаа өгч чадахгүй гэдэг талаас нь харж байгаа шүү дээ. Тэгээд дараагийнх нь тэгээ хараад эхэлчих юм бол би одоо хөрөнгө оруулагчаасаа оруулагчтай зөвхөн мөнгөний одоо өсгөж авах төлөвийг гэрээ хийх үү эсвэл одоо оруулж байгаа одоо түрүүн асуултанд тэгжээж би хамаг юмудаа хийнэ гэж ярьж байна. Тэгэхээр нөгөө хүн чинь зөвхөн хөрөнгө оруулагч гэдэг талаас нь орж ирж байгаа бол тодорхой хэмжээний одоо бизнесийн тодорхой хэмжээний хувь ч юм уу бас нэг өөр арга нь юу гэхээр зөвхөн мөнгө байх юм бол одоо банкнаас олгодог бизнесийн зээлийг судалж бас болох байхгүй. Зээлийн хүүгээр нь бодолцоод бүрийн эргэлтийн хэмжээнд хийдیں۔ Одоо ашигын тооцоо нь хийдیں۔ Үндсэн хөрөнгө нь хийнэ. Одоо барьцаалах хэмжээ нь хийдیں ч гэх юм уу. Ийм хэмжээний бодлогод аягүй шаардлагатай. Тэгэхээр ерөнхийдөө хараад үзээд банкнаас хэдийн хэмжээний хүү өгдөг. Тэгвэл нөгөө хөрөнгө оруулагч чи одоо банкны оруулж байгаа хүү шиг хүү авах боломжтой юу гэх чимээ тохиролцоо бид нар гаргаж өгч болох байхгүй. Тэгэх юм бол бизнесийнхаа хувьас тэр хүүд ашиг болгож өгөх шаардлага байхгүй. Зүгээр хүү төлж байгаа юм шиг явж болно шүү дээ. Зөв үү? Тэгэхээр асуулт маань яг тиймэрхүү маягаар бид нар задлж болно. Тэгээд тэрнээсээ гадна одоо жишээлбэл хөрөнгө оруулалтаас гадна одоо энэ хүн бизнесийн ямар нэгэн одоо гүйцэтгэх ямар нэгэн хэмжээний үн цэнтэй ажлыг нь гүйцэтгэх гэх юм бол тэр хэсэг хэмжээнд нь тохиролцоод одоо жишээлбэл бид нар хөрөнгө оруулалтын англи хөрөнгө оруулалтын ямар нэгэн одоо гэрээ хийлээ гэхэд хэмжлэн янз янзын хувьтай байдаг байхгүй. Оруулж байгаа мөнгийг өгчөөд би бизнесээс чинь 25% ч юм 15% ч юм 30% ч юм 50% ч аавна гэдэг юм те. Оруулж байгаа мөнгө нь их байх тусмаа нөө бизнес чи хэд дахин өсөж байгаа шүү дээ те. Тэр утгаараа одоо хэдэн үеийг нь аавна авахгүй гэдэг ч юм уу тийм тохиролцоо гэрээн дээр буулгаж өгдөг. Тэгэхээр хөрөнгө оруулагч чи юу хүсэж байна? Тэрэндээ тохирсон хэмжээний тохиролцоо гэрээн дээр тусгаж буулгаж өгөөд ашигын өгөх юм уу? Эсвэл бизнесийнхаа хувьас нь хэдэн үеийн одоо юу яах юм бол бизнесийн одоо тодорхой эзэмшлийг авах юм уу те? Тэгэхээр эзэмшлийг авбал мэдээж тэгш байхыг та өөрөө ч гэсэн тийм тэгш байхыг хүснэ. Тэр хүн чинь ч гэсэн бас одоо өгсөн мөнгөндөө тохирсон хэмжээний ашигыг авах ёстой юм байхгүй юу? Тэгэхээр яг тэр талаар л өөрийнхөө одоо мэрэгэн ухаан гэх юм уу? Арга ухаан их шаардлагатай тэр хүний энэ асуулт ийм их явсан юм. Тэгэхээр тэр утгаар нь би одоо зөвлөгөө өгмөр юм. Зорилго нь тэгэхээр хэдийн хувь байхыг бол та өөрөө сонгоно мэдээж одоо 50 хүртэл хувьтай хийж болдог. Заримдаа одоо анх юу яжсан оруулж исэн хувьяас одоо хэдэн гэж өсөөр байгаа сүүлдээ нөгөө жинхэнэ эзэмшигч нь өөрөө баг хөрөнгө оруулагчийнхаа хэмжээнээсээ бүр гараа явчихдаг тийм. Тэгэхээр venture capitalistууд бол энэ талаар аягүй сайн мэдлэгтэй байдаг. Тэгээд яаж одоо хийдэг хөрөнгө оруулалтын хувийг яаж авдаг одоо гэх юм бол бизнесийн төвсээр байгаа бизнес анхны санаачилж хэрвээ бизнес чи аягүй амжилттай болоод хүчтэй боллоо гэдэг нэг анхны санаачилж исэн хүний хувьцаа бол их бага хэмжээгээр багасаад явдаг. Гэхдээ бас нэг юм байдаг. Хэрвээ хөрөнгө оруулагч байхгүй бол бизнес чинь бас тэгж хэмжээгээр өсөж чадахгүй магадлал аягүй өндөр байхгүй. Зөвхөн мөнгө биш одоо өөр төрлийн одоо хөрөнгө оруулалт
хөрөнгө оруулалтыг нь айгүй өргөн цар хүрээдэг гэж би түрүү ярьсан шүү дээ. Өөрөө чи энерги бүх юм байгаа байхгүй юу? Ажил хөдөлмөр өөрөө чи оруулж байгаа үнцэн, брэнд гэдэг юм уу? Тэд бүгд үнцэнтэй. Тэгэхээр заавал хөрөнгө оруулагч хайж байгаа бол бизнесийн зээл хүйцтэй юм уу зохицуулах боломж байна уу? Эсвэл байхгүй бол нөгөө оруулах гэж байгаа хүний чинь хөрөнгө нь яг цагаар тодорхой бизнес чи үнцэн нэмж гэнэ үү? Эсвэл зүгээр мөнгөнд тусалцаа байна уу гэдэг талаас нь ялгаж салгаж үзээд өөрөө одоо юу гэх юм нөгөө үедээ шудраг хоёлаа ярилцсан л та тий. Тэгээд гэрэн дээр тусгаж оруулж өгöd ийм учиртай одоо хөрөнгө оруулсан чинь дараа эхний одоо оног ашигыг одоо тэдэд өгөн тийм юм зардал гарна нөгөө бизнесийн төлөвлөгөөн дээр үндэслээд шийдвэрээ гаргаж авах гэсэн. Тэгэхээр хариулт нь бол yes no гэсэн хариулт байхгүй. Тухайн үнээс аяг шалтгаалan тухайн үний бэлэн байдал тий сонголтоос яг тэдний байх ёстой гэсэн зүйл бол байдаггүй. Тухайн нөхцөл одоо шаардлагатай гэсэн одоо бизнес эхлүүлж байгаа хүний потенциал одоо өөртөө ихтэй одоо тэдний хэмжээний хэдэн хугацаанд оруулж ирнэ гэсэн төлөвлөгөөний потенциал тэр нь бодит байдлаа тэр зэрэг нийцэж ийн гэдгээс шалтгаалаад хөрөнгө оруулалтын тусгаж өгч байдаг. Тэгээд одоо жишээлбэл хин Facebook гэдэг нээсэн чинь Mark Zuckerberg одоо хин биш тэ Apple-ийг нээжсэн Steve Jobs бүгдээрээ л яг энэ хөрөнгө оруулагчдын хүчээр томорсон. Гэхдээ анхны одоо оруулж исэн юм дотроос тодорхой хувийг ч юм уу те барьцаа гэрээ хийж сандаа үлдээсэн байхгүй. Тэгэхээр шинээр нэг юм төсөв хийхэд ингээд ирэхээр хөрөнгө потенциал гэхэд дахиад хөрөнгө оруулалт юм. Тэгэхээр хэдэн үеийг өгөх үү, өндөр хувийг өгчүүл дараа нь алстаа юу болох вэ гэдэг эрсдлээ бас бодцож өгдөг байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хүчээр одоо огт үн цэнгүй юмыг олон дахин хурууж олон эсвэл үн цэнтэй юм а олон дахин үн цэнийг нь олон дахин өсгөх хэмжээний тийм юу тогтолцоо хийж байгаа. Зөв. Санаа санийхаа сурсан юм байна уу нээсээ? Варцсан байна уу? Бэн бүх юм тодруулах хэрэгтэй байна гэдэг юм шиг ойлгож байна. Тийм аастай. Хариулт нь чадсан болов уу? Хэрэгцээтэй тийм иймэрхүү асуултууд хүн болгонд байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бизнес хийж байгаа хүн болгонд хөрөнгө оруулалт яах вэ гэж санаа зовдог. Тэгэхээр яг тухайн үнээсээ л аяг шалтгаалдаг. Тэ? Окей.